Ирмүний ээжийн тэмдэглэл подкастын 2 дахь дугаар. За Герман улсаас. За Блакхэм гэдэг тосгох ноос. За Батталай Болормаа гэдэг одоо 3 хүүгийн ээж ярилцахад бэлэн болоод жичинтэйгээ холбогдож байна. За сайн байна уу Болрогчээ? Сайн байна. Сайн байна уу? За Германд яг одоо хэдэн цаг болж байна вэ? За Германд одоо яг 17 цаг 5 минут болж байна. За тэгсэн Японд яг шөнийн 12 цаг 5 минут болж байна. За 7 цагийн зөрүүтэй юм байна тий? Харин тийм байна. За ямар ч байсан миний урилгыг миний саналыг хүлээж аваад цаг заваа гаргаад надтай ярилцах гэж байгаад маш одоо баяртай байна. Манай урьсанд баярлалаа чамдс. Манай сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй юу? Юу хийдэг вэ? Хизээ Герман улсад ирсэн бэ? Яагаад Герман улсыг сонгохоор болсон бэ? За би одоо 34 настай бол. 3 хүүгээ хамт амьдардаг. За 2022 онд Германд сууж ирсэн дөрвөлээ. Тэгээд Германд ирээ дахиад нэг хүүхдээ болоод тэгээ 3 хүүхдээ болоод амбуш тавуулаа Герман улсын нэг жижиг тосгонд одоогоор амьдарч байгаа. За 4 залуугийн дунд ганц эмэгтэй аж түрэн амьдран суuna гэдэг нь одоо ямар байдаг бол тэгээд ер нь за таны Герман улсад амьдарч байгаа Монгол ээжийн маань нэгэн өдөр хэрхэн яаж эхэлдэг вэ? Хэрхэн яаж өнгөрдөг вэ гэдэг. За нэг ч гоё 4 залуугийн дунд ганцаараа эмэгтэй амьдарч штэ одоо. Ээж тэрнэргүй яа өдрийгээс өгтөөжлээ хүүхдүүдтэй жирчлээ. Аваа ташинтаа гэж чинь та. За миний нэг өдрийн одоо өдөр болвол урднаас яг тагаа байдаг байхад бол агал хэвээ хүүхдүүдээ сургууль цэцэрлэг. Миний 2 хүү чинь Германд ирэхдээ 5-3 байдаг гэсэн. Цэцэрлэгт яваад одоо бол 2 дугаар анги 4 дугаар ангийн 2 хүүг байгаа. Мэдээж баг маань одоо аяагаантай байгаа. Тэгээд өглөө хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь цэцэрлэг биш нөгөө сургуульд нь явуулчаад өглөөний цайг нь бэлдэж өгнө. Тэгээд сургуульд нь миний 2 өөрсдөө сургуультай явчихдаг. Тэгээд нөгөө багасны хүүхдтэй байдаг ээжүүд ямар байдаг вэ? Яг л тэгээд үргэлжлэхдээ баг хүү маань сэрн хоолын өвгөн харин хамтын гэрээ зүйлсэн гэдэг. Тэгээд үргэлжлээл нэг дуусчих шээ. Герман улсыг яагаад сонгох болсон юм болоо? Таны хувьд бүр гэр бүлээрээ суурших болсон. Германы бол юу нь гоё юм Герман улс маань. Одоо та битэрийг сонсож байгаа магадгүй Герман руу явъя гэсэн бас залуу гэр бүл байвал те бас юун дээр анхаарах хэрэгтэй юм бол ер нь Герман улсын юу нь гоё вэ? Бид нар одоо бодохдоо Герман хүн бодол яг юм цагийг яг барьдаг, баримталдаг, бас Герман боловсрал бас маш сайн гэж боддог штеп. Үүнээс гадна өөр бас бидний мэдгүй Герман улсад юу вэ? Анх бол яг Германд бол зорж яг гэрүүлээрээ ирсэн зорилго маань бол ялч хүүхдийн боловсрол байсан. Миний хүү чинь 5 настай байсан болохоор том хүү маань сургуульд орох болчоод Монголд бол бас хэцүү шүү дээ. Гайгүй сургуульд оруулах гэвэл төлбөр мөнгө маш өндөр. Тэгээд за ерөөсөө Германы зэрэг сургуулийн систем нь дэлхийд өндөр түвшиндлийн юм чинь гэл зорсондоо ерөөхдөө бол тэгээд хүүхдийн төлөө 2 хүүхдийн төлөө зорсондоо тэгээд ирсэн ирээд хүүхдүүд хэл сураад хүүхдүүд аягүй хурдан хэл сурт юм байлээ. Анх бол их санаа зовж ирсэн хүүхдүүд нэг яах бол гэж одоо баг өөртөө санаа зовоод байгаа шүү. Хүүхдүүд бол аягүй хурдан сурч юм байлээ. Тэгээд ер нь бол Германд атар болоод ингээд нэг хүүхд хүмүүжлэг яг бид нар мэдээж Монгол хүмүүс учраас гэр бүлийнхаа хүрээнд тодорхой хэмжээгээр хүүхдээ хүмүүжлэхдээ мэдээж Монгол өвс соёл, Монгол хүмүүжлээ алдуулахгүй гэж хичээ. Гэхдээ байнгын монголоор ярина тийм Монгол хүүхэд одоо
ахмад хүнээ нөхөн нэмлэн гэдэг тийм юмыг бол зааж сурдаг л та. Гэхдээ ер нь бол Герман нөгөө бүх юм яг чиний хэлснээр цаг маш сайн баримтлан цагаас гадна тэгнэл тэгэхгүй тийм ингээд нөгөө хүүхдэд ч том хүнд ч одоо ингээд дарангуулах биш зүгээр л болох юм бол болно болохгүй юм бол болохгүй гэдгийг маш сайн сургадаг болохоор бүгд яг тэрүүгээр ингээд өөрөө анхандаа ингээд хүмүүжид явчихдаг юм байлээ. Бид нар заавал зааж сургаал загнаал загчаал те ингээд ах шаардлагагүй мөл гэж хараад байгаа. Яг анх мэдээж хүний нутгийг зорио ойлоос эхэлж байгаа бас л хэцүү байсан л та. Тэгтээ бол яг яалтчгүй сургууль соёлтой дуртай болоод хичээл намдаа яваад ингээд ирэхээр зэрэг хүүхдэд дагаад ингээд одоо бол Германы болоод маш агуу талуудыг боллоо та хараад байгаа. Одоо яг би тооцоолдоод яг хэрэг сайн гэхгүй ямар ч зүйл бүгд Герман багш нартай хамт Монгол хүмүүжлэрээ ингээд хасаргаал хийхэд надад бол бас гайгүй боломжийн боловцооны санагдаад идэг болчихсон. Гэхдээ ер нь бол тийгээс хаач өөрөө аз жаргалаа олж чадвал хаач л гоё л тоо. Миний яг подкастын маань зорилго бол яг энд оршиж байгаа юм л дагчээ. Ээжүүд маань тий мэдээж гадаадд амьдардаг ээжүүд одоо эх орондоо амьдарч байгаагаас шал өөр штэ. Биднэрт өвдөгч ирэх байхгүй. Тэ үр хүүхдүүд маань одоо бас ингээл хил уснаас соёлын ялгаанаас ахуулаад тэр бяцхан хүүхдүүд хичээж ахад одоо би даасан том хүмүүс бид нар бүр ингэж улам илүү хичээх хэвээр таны сая хэлж байгаа бас тэ хүүхдүүдээс урам зориг авдаг гэдэг чинь маш их таалагдж байна л та. Ер нь бид бүгд яг гадаадын аль ч улсад бүгд л яг ингэж нэг хичээсэн өдөр алганыг өөр хэмнэлээр Монголоос шал өөр тийм хичээл зүтгэлээр өнгөрүүлж байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд та одоо хүүхдүүдээ боловсралтай болох гэж ирсэн гэж байгаа бол ер нь манай болроо гэдэг ихч маань өөрөө ямар мэрэгжилтэй хүн байсан юм бэ? Бас гэр бүлийнх нь хүн нь ямар мэрэгжилтэй хүн байсан юм бэ? Манай гэр бүлийн хүмүүстээр бол хоёулаа төмөр самын ашиглалтын техникч мэрэгжилтэй. Өмнөөс би Монгол байхдаа 2016 онд би анх том хүүгээ төрүүлсэн. Би тэр чинь бол 2009 онд анх нийлжсэн. 10 жилийн ширээнээс хохрол хоёлын нийлдэг юм да. Тэр 10 жилийн. Ямар гоё. Нэг ширээний хоёр ахгүй манай тэр тэгээд шинэ сургуулиуд өсчөө. Тэгээд төмөр замын ашиглалтын техникчээр төгсөөд тэгээ манай хүн бол төмөр замдаа угаасаа мэрэгчлэрээ ажиллаж хийсэн. Тэгээ би 2018 онд дахиад жирэмсэн байгаа нөгөөгээ яг стратеги жилээ дахиад жирэмсэн байгаа дахиад тэрний өмнө би угаасаа нөгөө төмөр замд бас ажилладаг байсан л та. Тэгээд шууд грэдаа очтой суусараад би чинь хоёр дахь хүүгээ гаргаад 4 жил гэртээ суусан. Хүн бас нөгөө утаан гэртээ суух айгүй хэцүү юм билээ. Болон карьер гэж юм байхгүй. Манай нөхөр өстө хань сайтай тултаад манай нөхөр ч хөөрхий амархаараа зэрэг намаагүй амжилт авч гараад ингэдэг чсэн. Нэгсэндээ юу гэдэг юм хүн нэрэж тутна гэдэг юм уу? Нэгдүгээр хоёрдугаар тас нөхөртөө дэм борч чийч гэж бодоод би болоод туслах багшийн сургалтанд суугаад тэгээд туслах багшаар анх орсон. Тэтгэлийн туслах багшаар орж байгаа. Тэгээд би нөгөө нэг төмөр замын төгссөн диплом байсан болохоор зэрэг юутай тэтгэлийн бүлгийн багшийн мэрэгчлэр сурж дэвшин сураад. Тэгээд хоёр мэрэгчлэлтэй. Тэгээд Германд боловсролын хүн байсан юм шүү дээ багш. Тэтгэлийн багшаар ажиллаж байгаа. Тэгээд 2022 онд Германд ирсэн. Германд төрсөн. Мамагаа хараад гэртээ байгаа юу таны хувьд? Тийм, мамагаа хараад гэртээ одоо 8 сарын 1-ээс миний хүү бас цэцэрлэгт орно даа. Монголд хоёр томьёогоо төрүүлээд багыгаа Германд төрүүлэхэд ер нь төрх ялгаа ямар байна гэхчээ. Одоо Монголд бид нар бол төрхийн бэлтгэлгээд бэлтгэлээс авахуулаад аягүй хэм бэлтдэг шүү дээ. Герман улсын төрх хэмнэлэг нь яг ямар байдаг юм бэ? Тэр нь бол ялгаатай. Герман улсад юу ч бэлтгэж хаадаг. Оо тийм үү. Би яахад ажиллах болох юм билээ. Тэр их танаа. Гэхдээ бидний яг нөгөө нэг бид нар бол Монголд ингээд нөгөө эрүүл мэндийн даатгалаа төлсөн хэрнээ залуучууд яг төлөө гэдэг хэрнээ жилд нэг ч удаа ашигладаггүй шүү дээ. Герман болохоор зэрэг тэггүй нийгмийн даатгал төлөхөөр
ямар ч юмд бид нар ашиглана. Тэгээд нөгөө нийгмийн даатгал төлсөн болохоор эрүүл мэндийн картаараа төлчихөж байгаа байхгүй. Тэгэхээр яг эдийн хэмжээний мөнгө яг эрүүл мэндийн даатгалаас шууд төлөгдөж байгаа болохоор ялгаа гэвэл жоохон газар шиг ялгаатай. Яг магадгүй аргагүй ахалтай гэж боддог л доо. Манай инженер ч бол ингээд хөргий олон инженер нэг дор төрүүлээд ингээд бас дэлгэр олон донд ч бас шайвар янз бүрийн юутаага гэж жоохон завнаж магнит юм байдаг болов. Германд бол тэгдэггүй байлээ. Нэгдэг масаж нэг араас гүгээд Германд бол төрх орон дээр гарч төрөхгүй. Тэр нь айгүй ялгаатай анх бол амар юм бүү сонин яаж би төрөх юм бол тэгээ яаж төрдөө төрөх орон тийм орон дээр төрдөө биш. Одоо хэвтдэг орон дээрээ шууд төрчихөж байгаа юм уу? Тийм. Ой ямар Ямар сони. Германд нэг алхам бид нар бол тэгээ төрөөгүй хүүхдэд төмөр хэлгээд бас багасаа ер нь тийм юм сонсоод өссөн. Хүүхдтэй одоо бид нар шиг ингээд багц ч мөч үзүү чанаа л ингээд нэгийг өгдөг өдөр гэж тусаа байдаг шүү дээ тийм аа. Тэгсэн чи намайг төрөнгөө чи нэг юм бэ гэдэг. Хүүхдийн асуудал юм билээ амар сайн. Тэгэл Монголд бол ээжийнх нь нэрээр ингээд хүүхдийн ганц тэгээд бичээд бууж хийждэг бол Германд бол шууд хүүхдийн нэрийг бид нар юм билээ. Тэр нь шиг сайн. Одоо тантай одоо тэр өдөр одоо хичнээн хүүхэд Герман одоо ээжүүд төрсөн бэ. Сонирхолтойос биш магадгүй. Би болохоор нөгөө нэг жижиг Германы жижиг тосгонд амьдардаг болохоор миний өмнө нэг л ээж төрсөн. Төрсөн ээжүүд бол байсан л та. Яг намайг өвдөд очиход бол нэг л ээж төрсөн. Тэгэл би өөрөө ганцаа. Ер нь бол ганцаараа шууд төрсөн гэхгүй юу. Төрөөд гамаа хэр барьж чадаагүй болжээ. Зэрэг Германд бол гэрдгүй биш. Айгуусан уу? Ингээ гадаадд амьдардаг ээжүүдтэй ярихаар яг юм гам барьдгүй штэ. Гам бараг баригддаггүй штэ гэхэд ах юм. Яагаад юм бэ? Би ч одоо бараг өөрөө охин маань одоо 9 настай. 9 жилийн өмнө л анх удаага нөгөө төрнө гэдэг тэр процессыг үзэж байгаа штэ. Гамыг бол өстой ягштал барайл те. Ингээл амар зуны хаалган төрсөн байж ингээл зузаан күрдэг өмсөөл чихэндээ хөвөн мөн тэгэл зузаан малгай залгаа өмсөөл зунаар бараг зузаалаа лээдсэн чи. Аха. Вы гамбергүй тухай аяа шүл өгдөг шүү. Ямар сонирхолтой. Ятраш төрөө тэгээд хоолой идэж аваад ирсэн чи юм байгаа чи. Хяма. Тэгээд нөгөө гэрмэч ерэн сасдаг ямар амар алдартай шүү дээ. Тэгээд тэгээс арайч. Сасдаг юм байдаг байхгүй юу? Төрсөн хүнд. Сонирхолтой юм а тий. Тэгээд нөхөр маань өглөө шил авчихсан чи тэрийг угаалцдаг хэлээштэй битүү. Бас нэг монгол хүн байна да бид чи бас нэг шилээ уунда. Харин тийм шилээ уун. Би яг ч гам баригдсан билээ. Тэгээд яг юм хэс гэхээр тодгомол байгуулсан баач нөгөө тэгчнээс юм ч үгчтэй сэрэмнээс талаа. Ичээл нөгөө авчихсан. Тэгвэл Герман Германд сони юм байна. Герман ээжүүд яг хүүхдүүдээ хүмүүжүүлж байна. Таны одоо анзаарч байгаа зүйлүүд нь юу вэ? Миний харж байгаа зүйл бол би бол тэгж утсан. Тэгвэл би 3 хүүхд гэдэг чинь бас нэг дэвсгэн бас нэг багнасны 3 хүүхд гэдэг чинь өөрөө бас олон тондоо орчих шүү дээ. Тэрнээ ч гэдэг юм уу. Би бол зарим энийг бол яалтчгүй ингээл ундуур цаад уцаар хэлдэг байхгүй юу ингээд уурлаа. Герман ээжүүдийг харахаар амар тайван нэг юм хичнээн чамаагүй тавтаж хэлээл еврей гэдэг бүр амар сонин тайлбарлаа л гэдэг үү? Яг ингээд тайлбарлаа гэдэг зөвхөн бид нар нь тэгэл ойлгочихдаг. Манай гэдэг яаж нэг монгол хүүхдүүд цаанаасаа цуснандаа гэмдээ тийм сэргэлэн байдаг байх гэж би. Яг юм бид тэр хүүхдээ үзүүлдэг лоочрлоос шүү дээ. Тэрнийхтэй лоочрлдаг байхгүй юу гэмээр цагаараа яг орчихгүй. Бид нар сууж байгаа гэмээр хүүхдүүд
Чавийнхаа ингээд наалаа хэдэн цаг сууж ирлээ айгуу мундаг. Монгол хүүхдэд тийхгүй шүү. Симо яа Готгоноо. юм боосгаа готгоноо. Тэгээд жоохон би гин өөр болохоос ингээд би тайлбарлаад нэг би аминдаа тайлбарлаад заримдаа яач гоцгааруулчаад игээд заримдаа хилээл өнгөрдөг тэгээд ойлгохдаг юм болов талаагаасаа тэгэхээр хүмүүс гэх юм уу тийм хүмүүс тийм байлээ ээжүүд болоод сургууль дээр ч гэсэн Аль хүүхдүүд нэг ялгаатай байдаг штэ. Одоо танаа 3 хүү хэр одоо ялгаатай байна. Одоо зан характерын хувьд, хөдөлгөөний хувьд ер нь эрэгтэй хүүхдүүд одоо би ч өөрөө нөгөө охинтой болохоор яг нөгөө эрэгтэй хүүхдийг яг юм сайн мэдгүй байгаа тань. Тийм штэ. Энэ гизээч нэг зүгээр суугал. Нэг нь арай суулгахаар нөгөө юм заавалгүй гэдэг. Тэшээ ихэд хүсэж тоглоом авахгүй нь тэрийг эрдээ тавьцсан сууж. Ерөөсөө эрэгтэй хүүхдийн би бодохноо зүгээр эрэгтэй хүүхдийн тийм техник сэтгэлээр байдаг юм болов эрдээ тавьчаад эргүүлж эвлүүлэхийг бодод юм болов гэж би хараад байна. Гэтэ манай 3 хүүхэд гуруулаа шал өөр. Нэг ээж аваас гаш тэрнээ шал өөр. За ямар байна? Манай том хүүгийн шаршин гэвэл ер нь зөөлөн найрхэлсэн тэр жоохон оюуны хүүхэд ахгүй. Хичээл суусахтаа маш сайн нэг оюунлаг хүүхэд спорт талтай жоохон тааруу юм уу. Яг тааруу юм гэхээр бас үгүй юм шиг. Волейболын секцэнд явдаг дүүргийн авраг оролцоо яваад би бодсон айгүй шиг байгаа. Одоо аргагүй Монгол хүүхд юм чи. Манай дунд хүү болохоор зэрэг ер нь хичээл сургуультай ижгүй сайн. Тэр талаа маш сайн. Хинч зааж өгөөгүй хахад янз янзын спорт юм суурсан. Одоо жишээ нь гэхэд уурч аах шиг, толгой бие шиг тийм. Янз янзын техникийг хинч заагаад хахад өөрөө хийдэг. Ямар мундаг юм. Зан характерын хувьд бол намайг илүү төрөөсөн болов гэж би дуртай байна. Ер нь өөрийнхөө юм хомбонд хүргэх их дурггүй. Нэмэгтэй өгч шиг юм. Ийм айгуу замбраатай юм даа. Тэгээ эрэгтэй хүүхд болохоор тэр юм уу юмыг айгуу эрддэг хүүхд. Тэгээд өөрөө эвлүүлдэг. Яг тэндээс бас яг эвдсэн шалтгаанч биш байна л да тий яг юм юмыг сонирхоод яг нэг насан л байна л да тий. Тийм тэгээд ер нь бол би тэгээд техник сэтгэлтэй айгуу сайн байна. Тийм байна. Ямар хөөх юм. Анхандаа бол нөгөө арайд аваад өгсөн юм нэг эвдсэн сууж ахаар ингээл чи яа одоо бол за ихэвч үзнээр санагдсан юм байна гэж байна. Аргалцсан байсан. Нэг харахад гэдэг нэг харахад тавцсан юм чи. Баг нь манай баг бол тэгээд одоо жоохон болохоор тэр юм боо тэгээд их дураараа хоёр хаан тийм байгаагүй тэгээд аюу дураараа тийм бүгд. Ямар хөөх юм бэ? Бүр хүүтэй олмор санагдтал ярьлаа. Хүүхэд өөрөө хөөх юм шүү. Хинээр яаж хайрлуулах вэ? Хүүхэд тус бүр өөртөө хайрлуулах хайраа биднэрт ингээд зааж өгдөг. Намайг яг л ингэж хайрлал гэдэг. Яг миний 3 хүүч гуруулаа ингээд өөр хайраад хайрлуулдаг. Өөртөө яг тэрийг ингээд тэгтээ зааж өгдөг. Би тэгж анзаардаг. Яг үнэхээр одоо Герман улсыг зорих гэж байгаа те хин нэгэн та бүхэн ярианаас сонсоод бас энэ зүйл дээр анхаарах юм байна да гэдэг хэлээгүй тэр нэг хэцүү зүйлүүдийг хэлвэл хин нэгэнд хайлаа туршлагаасаа хуваалцвал миний алцаа алдаг бити давтаасаа энэ нь бол хэцүү байсан шүү. Энэ дээр сэтгэл зүйн бэлтгэлтэй Герман улсыг зориорой гэж хэлвэл юу гэж хэлэх байсан бэ? Яг хэцүү нь бол угаасаа мэдээж их орноосоо холдоод ямар ч хүн хэцүүтэй тэрэг болохоор хүн болох нь мэднэ. Нэг хэсэг бол их орноос хандгийн гэлээ. Хоёрдугаарт нөгөө юу яах юм бэ? Би нөгөө нэг тэрэг Германаас ирэл амар хуучин болвол би бол яг хат олон болов гэж ингэжсэн болохоос Германаас ирэх юм бол маш тайван орон тэгээд юу бүгд гэрэлт байд. Манай монголчууд ч гэдэг ингээл гэрэлтний асаалттай шүн хийдчихсэн хамаагүй асаалттай ч гэдэг юм үү те. Хот гэрэлт байдаг. Тэгэхээр бид нар чинь бүгд
Гэтэ байдаг үн нэг ихгүй хотны нэг хөнгөн хот шиг болчихдог. Одоо манайх шиг юм жижиг болсон бол бүр анир чимээгүй идэг. Мэдээж том хотуудаар бол хөдөлгөөн байдаг л ахал та. Ингээд тийм би ахаа нөгөө жижиг тасган амьдардаг болохоор надад нөгөө нэг Улаанбаатар хоттой пункт гэж ингэж бомбож ингэж гэдэг шиг байж байгаа. Тийм шүү дээ. Тийм орчин гэхээр маш их үед тийм байлээ. Тэгээд нөгөө мэдгүй болоод хийдэг амар хэлгүй бол хөлгүй идэл тагсан. Тэгээд хүнээрээ дотно гэдгийг амар сайн ойлгосон. Хүн хизээч хүн илүүдэд вэ гэж ярьдэн шүү дээ. Тэрийг бол амар сайн ойлгосон. Тэгээд нөгөө манай монголчин бас давуу тал амар ихтэй байдаг юм байлээ. Одоо жишээ нь ингээд манай одоо би ингээд Монголд ажилладаг төрийн албан агчтай амар өрөвчдөг шүү дээ. Аль болох орж ирлуулаад ч хамаагүй тийм ингээд юм хийгээл хүмүүсээ авахал ингэж яхад Германд ингээд би жишээ нь юу гэдэг банкнд орлоо шүү дээ. Ямар ч хүн байхгүй юм заяа. Тэгэнгүүтлээ надад 7 хоног 14 хоног сарын дараах цаг өгдөг. Тэгээ одоо яагаад би зөвхөн энийг асуувал гарыг гэлэхэд та яшнэ гэдэг. Юм аа энэ одоо бисэд бигчтэй гарч чаднаа гэвэл ер нь бол Герман улсыг энэ хүн амар их хийсгэрд юм байна. Одоо чинь манай монголчин бол одоо ялангуяа тийм болохгүй юм гэж таахгүй болсон. Тэгэхээр эднийд бол болохгүй. Би тэрийг хэмээн хүчлээд надад ямар ч нэмэргүй болохгүй болно. Тийм тэгэл цагийн цагтаа тиймээс өмнө нь хойно нь гэсэн байдаггүй. Манайхан чинь Монгол арга ухаанаар тийм ингээд яг хөө зарим юмн дээр бол бас алдаа байдаг л ахтэгтэй. Бас нөө тийм юмд сурцсан болохоор ингээд бас ингээд болгочих юм болохгүй болохоор бас тэрэндээ амар хэцүү юм байлээ. Тэгэхээр хамгийн түрүү тэгэл сур гэж хэлээ. Тэр нь хаашаач явсан тэр орныхын хэлхийг ямар ч ийсэн анхан шатны мэдээлэлтгүнтэй хичээл хийх ёстой юм байна гэдгийг амар сайн ойлгосон. Герман хэл ер нь сурахад хэр хэцүү хэл вэ? Гэдэг суралтын эзэн ангиллууд л ер нь олвол их хэрэгтэй гардаг. Тэгэл тэрүүгээр бол угаасаа мэдээ тодорхой хэмжээний анхан шатны хэлээр мэдчихэл ер нь Герман хэл миний хувьд бол маш хүнд аа. Гэхдээ танаас сурсан хүмүүсийн хувьд бол хүнд шийдэж магадгүй л дээ. Миний хувьд бол надад бол амар хүнд санагдсан. Тэгээд надад бас аягүй хэцүү илээ. Хоёр ер нь бол төстэй. Гэхдээ ялгаа бол байгаа л да. Германд Арктик гэж нэг юм байна. Тэрүүгээр бас ялгаатай юм байгаа. Гэхдээ надад бол тийш санагдав. Англи хэл надад ч юм миний хувьд англи хэл нэг яг нөгөө ар монгол хэл, манай монгол хэл Герман хэл жоохон нөгөө өөр монгол хэл шиг санагдаад байдаг. Тэгээд англиар тэгээд дууддаг болоод германаар ингэж яг адилхан хоёулаа. Тэгээд дуудсан ч өөр шээ. Монгол хэл шиг санагдаад байдаг шүү. Одоо тэгээд би болоод англи гэхдээ энэ дээр англи тэгэхээр ч одоо ер нь бол нэгэн төстэй юм шиг байгаа юм. Тэгээд ер нь би бол Германд одоо л тэгээд төгс амар сурсан байхгүй болохоор миний хувьд бол айгүй хэцүү л байгаа. Тэгээд гайгүй сурдаг хүмүүсийн хувьд бол ондог бахгүй. Гэхдээ ер нь бол германууд өдөр тутамдаа яг ямар үгийг илүү ашигладаг юм бол Guten Tag гэж санаа айсүдрийн тэгээд энэ үгийг л hello гэж энэ үгийг л маш амар ашигладаг. Энэ яг гэвэл герман таньдгүй чи хамаагүй заавал гэдэг мэддэг. Миний үг ахгүй. Тэгээд гадаа ингээд явж байхад таньдгүй хүн байсан ч hello эсвэл guten Tag гэж хэлдэг. Өглөө бол good morning гэж хэлдэг. Тэгээд цаа ямар сандаа ирийг бол сонсож ирсэн шүү дээ. Ингээд юм сонсож ирсэн нэрээд нэг удаагүй гэсэн чи тэгээд уусал hello гэж guten Tag гэж явж хийх гэсэн чинь нэг өдөр ингээд гэрээс гараад ангаарлыг л нөхөртөөгөө хэлчихсэн чинь нэг хүн манаа нөхөж hello гэж самаач шаргүй нөхөрөө тань чи манаа нэг би яг таньхимтэй манаа чи ингэж нөгөө монголчууд ч бол тийм байхгүй нөө таньд хүмүүс минь тийштэй. Тэр машцсан тийм басгүй. Тийм гэж бодсон. Тийм үгийг бол маш Браамаар гэсэн. Гэхдээ заримдаа би бүр ингээд том хотуудаар явхад бол том хотууд зарим нь ашиглаа зарим нь ашиглах шиг байна. Манай шиг юм жижиг тасгнууд бол ерөөсө
хаасыг ашигладаг юм билээ. За одоо болрогч тэгээ хайлаа яг одоо яг юм зөвхөн ээжүүдтэй зориулсан одоо гоё зөвхөн ээжүүд л сонсох энэ зүйлүүдийг ярилцмаар санагдаж байна. Ганцаардал гэдэг бол те ямар ч улсад бас ямар ч ээжүүдэд бид бүгдэнд тохиолддог одоо те хүүхдийн нас шалтгааллахгүйгээр одоо бид нар гэртээ байсан байгаагүй ажил дээрээ ч тэр яг хүний нутагт за хань ижилтэйгээ ч юм уу те эсвэл ганцаараа үр хүүхдтэйгээ ингээл байдаг ч гэсэн хамаагүй бид нар их ингээд нөгөө яг уу ээж гэдэг нэр бид нар мэдээч ингээд үүрэг хариуцлага аль хэмжээний ээжүүд ингээд болчихсон эх орноос санаад ингээд те уйлмар санагдах энэ уюудад яг энэ ганцаардлын уюудад танд одоо хэр байсан яг ганцаардах мэдрэмж таны хувьд тэр мэдрэмжээ яаж даван туулдаг вэ? Мэдээж ганцаардах үе байсгүй яах вэ? Яг ингээд ганцаардах мэдэрсэн юм хавьш юм да. Чаддаг надтай амар сайн ярилцаж чаддаг. Би бол нөхрөө л гэж хэлдэг юм аа. Гэхдээ бас хүн хэмжин ганцхан нөхөртөөгөө л харьцаад байна гэж байна. Тийм байлээ. Тэгээд тэр чинь ер нь бол тэгэл ганцаардлын шинж илэрчдэг байгаа. Яг би яг тэр үед өөрийгөө гарч таа нөхөртөөгөө маш сайн ярилцдаг харилцаа сайтай байдаг байсан. Хажуугаар би гэр бүл бол найзуудтайгаа дандаа видео кол хийчихдэг. Би тэгээд их хацтай гэхгүй. Миний хар багаасаа найзсан бас 10 жилдээ хоёр найз маань бүгд тагаа болоод хүрээдэрсэн. Германцад яг таны байгаа газар уу? Окей, яг миний манай хотод игээгүйч гэсэн. Ер нь бол айрлцсан. Тэгээд мэдээж нөгөө найзтайгаа ярих, мэдээж Монголд байгаа найзтайгаа ярих, Германд байгаа найзтайгаа ярих хоёр ч бас айгүй ялгаатай. Тэгэл энд бас ингээл найзуудтай болсон. Яг нөгөө гадаадд байгаа монголчууд чинь тэгэл найзлыг гэж найзлахгүй шүү дээ, тийм. Гэрүүлийн найзтай Германаас амар тийм болдог. Яг тэр үед маань байна. Тэгэл ер нь бол миний бодлоо тэгээд яг эднэртайгаа ингээ гэжнэ. Бас нөгөө найз гэхээр заавал үн тэнх биш. Ийм гоё ах ихснэрч байдаг. Найз ах ихснэрч байдаг. Тэгэл энэ бүгд маань ингээд бид нар чинь ингээд найз юм чинь ингээд өдөр болгон яриач юм уу тийм өдөр болгон хуваалцаад ингээд чаддгүй ялангуяа хүний нутагт бол одоо бол бас яах юм гэхээс биш тэгвэл хэрнээ тэгтээ ямар нэг асуудал аль манай хотод нэг Монгол юм хүн байдаг байсан. Тэгэл тэр манай хотод хоёулаа байрч түрээсэж амьдрал. Тэгэхээр тэр хоёр маань хүртэл яг нэг хот ойрхон болохоор зэрэг амар тус юм болдог ингээд гоё найзууд болсон. Тэгээд бид нэр ингээд нэг хотод байсан юм өдөр болгон уулзахгүй ч гэсэн ямар ч юм хинэн зовжин хиндэн юу хэрэгтэй вэ яг тэр үед ингээд яг хин амар үзчихдэг. Та яг одоо найз нэг юу гэхээр тиймээс бид нар бол өдөр болгон уулзаад өдөр болгон яриад байгаа юм даахгүй шүү дээ. Бүгд л ажилладаг юм шүү дээ. Амьдралтай. Домлон болон жаргал дээр маань бүгдээрээ яг ингээд уулзаагаа зогсчихдаг. Тэр амар гоё. Надад Монгол найзлж ийсэн одоо яг би хамгийн сайн найзын авчирсан болохоор зэрэг яах вэ? Гэхдээ ер нь бол Монгол яг тэгж үед ингээд найзуудтайгаа найзлж ийсэн найзуудаас илүү манай ингээд Герман танилцсан. Ягаад гэвэл бүгд нэг завлонгоос нэг гараанаас яг жигэд ихэлсэн болохоор бүгдээрээ биенийгээ амар сайн ойлгодог найзууд. Найзууд бол тэгж л боддгийн. Завсан цагт нь ямар ч байсан би шүү байгаа шүү гэдгээр мэдрүүлээл. Туслаар явж хахад найз юм байна гэж боддгийн ш. Германд бол Германд монголчууд ээжүүд мэжүүд гэдэг байдаг л та тийм гүрүү. Тэгээ яг байгаад яах вэ гэдэг нөгөө тал ингээд нөгөө цацсан шагаа шиг ингээд бүтэж амьдарч чаддаг монголчууд. Тийм шүү дээ. Тэр зэрэг ингээд уулзах тэр бол бодлогочтой байгаа байхгүй юу? Гадаадд амьдардаг ээжүүдийн маань бас нэгэн тулгамдж байгаа асуудлуудын нэг болвол яалтчгүй нөгөө юм. Соёлын ялгаанаас шалтгаалаад бас нөгөө хоёр хил дээр
хүүхдээ өсгөх тэр том сорилт байдаг. Сорилт тулгардаг юм шиг санагддаг л да. Танай гэр бүлийн хувьд энэ сорилт хэр тулгарч байна? Бас найзуудынхын хувьд бас энэ сорилт хэр байна? Том асуудал болж байна. Аха. Энэ үнэхээр том асуудал юм байна. Аха. Анх бол хүүхдээ гадуурхагччүүдээ хэл мэдгүйгээс одоо шоогдруулчүүдээ гэж аягаал те миний хүү герман хэлээр зурагч германаар ярьж гэдэг байсан бол одоо бол монголоор ярьдаг монгол хэлээр юм үзээ ойлгохгүй энэ чтэй гэдэг үгс германаар хэлэхээр ингээд амар ингээд сэтгэл өвддөг юм билээ бүр ингээд яах вэ би ямар их хэвэн мартуус гэж бид хоёрын давчраагүй шүү дээ тий. Энэ чинь төрсөн хэлээр мэдгүй гэж харин хэлээ сайн мэдээд яах вэ? Надад бол тэгж санагддаг. Тэгээд одоо бол гэртээ бол манай монголоор ярьдаг. Бид хоёр бол 100% монголоор гэртээ ярьдаг. Манай хоёр хүү танаа 30-40% тайлбар ихтэй 40% монголоор ярьдаг. Одоо 10%-ийн 7 герман заавал орж ирдэг. Тэгээд наадхай чинь тэгж хэлдэг юм монголоор. Наад үг чинь тэр шүү тэгж хэлдэг нөө хүүхдэл болсон хойно зам гэж мартаад дараа нь дахиад тэр үгээ германаар орлуулж хэлдэг. Энэ айгүй амар том асуудал юм байна. За хайлаа тэгвэл нэгэнд хүүхд хэл соёлын ялгаа ярьсан дээр герман одоо боловсрал бол айгүй сайн за багш нартай нь харьцахад тэгвэл амар байдгүй. Ер нь хүүхэд тасан цогцоход хэр байдгийг. Дээрээс нь ер нь одоо герман улсуудаас ажиллаж амьдардаг бас зөндөө олон монголчууд байдаг л та. Тэгээд одоо бас герман улсыг зорих гэж бас байгаа гэр бүлүүд ч гэсэн байгааг үгүйсэхгүй. Ер нь ийм дарамт гэдэг зүйл байдаг юм болов уу? Бүлий ч юм уу те? Тэгээд том хотоор байдаг гэж би зүгээр сонсч байсан. Гэхдээ яг сайн мэдэхгүй байна. Манай хоёр хүүхдийн хувьд бол би яг өөрийнх нь туршлагаас ярихад бол ямар ч тийм дарамт гадуурхалд байхгүй. Ямар сандаад манай хоёрын сургуулиэр ингээд нэг орны хүүхдүүдийнхэн хэлээр тавтаа морилног бичсэн ингээд модон дээр ингээд сэлгээд ингээд бичсэн ингээд хамгийн дээр нь германаар хичээдэг. Тэгээд ингээд англиар хичээдэг ингээд украинаар хичээл тэ арабаар хичээл ингэсэн байхад тэр донд монголоор тавтаа морилног бичсэн. Монгол үсгээр монголоор бичсэн байна. Ямар гоё юм. Багруу ямар хөөрхий тэр чинь бас аюул сэтгэл. Тийм шүү. Тэгээд ер нь хүүхдүүд чинь аргагүй андшгүй шүү дээ. Ингээд нөгөө сургуульд хүргэж өгнө аваад ингэх үе чинь болвол тэгээд хүүхдээ эргэлж байна уу яа. Багш нар яаж хандж ийн те биднээс харахад бол ямар ч тийм өөр бусад газраар мэдээж байдаг бах би байдаг гэж сонссон. Гэхдээ тэд нар нь бол том хотуудаар гэж би сонсч байсан. Нөгөө хуамын нэгтгэвчл олон багтсан. Тэгээд нөгөө үйл дагаврууд бас аягүй байдаг шүү дээ те. Би одоо тэгжил бол тийм хэрэг. Манайхаар бол таахгүй. Ээжүүдтэй хандаж та яг одоо хүүхдүүдээ за тэгвэл би ээжтэй ингээл одоо герман боловсролыг эзэмшүүлээ үр хүүхдүүдээ аваад одоо сургалтаар визээр ингээд герман улсыг зорьё гэвэл яг одоо бага насны хүүхдтэй эцэг эхчүүд юун дээр илүү анхаарах хэрэгтэй байдаг юм болоо яг энэ эхлэл цэгээс эхлүүл илүү амар шүү гэд нэг та хэдийн манаас одоо туулсан тий одоо процессуд байна штэ. Тэгэхээр яг нэг юм эхлэл цэг нь юун дээрээс байвал бас илүү зүгээр байдаг юм болоо. Ил өөртөө бол аваад явчихна. Яаж ч байгаа л аваа явчихна том хүмүүс. Бидэж баг насны хүүхдтэйгээ ирж байгаа хүмүүс бол хүүхдээ сурч ирэх гэж хэлдэг байна. Хэл сурахгүй бол хүүхдээ чи яаж агаа гадуурх юм гадуурхгүй нэг хүүхд чи яагаад агаа гэдэж ойлгоцож чадахгүй. Одоо багштай тий танай хүүхэд одоо юу гэдгийг ямар нэгэн ингээ асуудал байна гэдэг ингээ багш хэлэхэд миний хүүхдээс одоо Монголд бид нар тийм үстэй одоо танай хүүхэд ингээд хүүхэд зодлооч гэдэг юм уу тий хэлэх юм бол бид нар тийм үү багшаа ямар хүүхдийг зодсон бол энэ хоёрын харилцаа нь ямар байсан бол тий яагаад миний хүү очиод гарах хүчвэ гэдэг ингээд бид нар асууж шүү дээ тий тэгэхээр тэгэж асууж чадахгүй за уучлаарай гэдэг үг сурчаад ирээл бүгдийн минь буруу биш байхад хүний өвдөж сурчгүйгээд тэгвэл бас их сонирн байхгүй ийм бол бүгдийн төлөө болоод хэлбэг нэгдүгээр сур тэгвэл амьдралд чинь ч гэсэн хамаагүй айхан амархан байна. Амьдрал чинь ч гэсэн тийм стресстэй над шиг ганцаар мэдрэхгүй. Яг л
гарч яваад нэг тэр гацсан тэмээдэх байхгүй дотор гарч тийм үнтэй инээгээд гоё хайсан тийм би энэ чинь болохоор зэрэг хэд мэдгүй болохоор би хитээ ярих юм бол ярьж байгаа юм. Би хитээ ярих утсаар Монгол руугаа л ярьж юм тийм. Тэгэхээр зэрэг ямар нэгэн асуудал гарлаа гэхэд өөрөө ойлголцоод ингээд хүний өдөөс бас буруу зүгөө хийхэд тэгвэл хэл мэдгүйгээсээ олж хүнд бүртгүүлэх асуудал маш их гардаг гэж байгаа байхгүй юу. Яг нь надад бол яг тийм юм тохиолдоггүй ихтэй тийм тохиол бичсэн кейсүүд аюул мэд юм байлээ. Яг хэлэл сур хүүхдээ гэж байгаа хэлэл сурал гэж хэлнэ. Хэл сурсан байхад бол та нар хам чимдэрсэн. Таны үед одоо жоохон маамаатай ч гэсэн яг юм чөлөө цагаа яаж өнгөрүүлж юм? Одоо Монгол ээжүүд маань наанд чинь таны байгаа тосгонд хэрэг байна. Та хэд маань хэр ойрхон уулзалдаж чадчихээн. Ээжүүд маань уулзаад юу хийцгээж юм. Германд юу чөлөө цагаа яаж одоо өнгөрүүлдэг хүмүүс юм бол? Германд бол амралтын цагаа гэр бүлтэй зарцуулдаг хүмүүс. Ерөөсөө ингээл гэр бүл да бүтээсэн өдрийг болоод бүтээсэн өдөр нь болоод гэлгүүр ховшлоо бүх юм хаадаг. Бүтээсэн өдөр тэр чигтээ юу? Одоо гэртээ зарцуулаад тэр чигтээ. Ямар сони. Одоо амралтын өдрийг хүнсээ сүглүүлнэ гэж боддгоо хүмүүс юм баг та. Мааш бас тэрийг марччихаа. Аюу ингээд нөгөө тэрэндээ бас стресстэй байсан юм. Гэлгүүр алт бүх юм хаачаад тэгээд астангоо суурцсан. За маргааш шаахын юм чи хэрэгтэй юу вэ? Тэгээд хагасаа өдөр хэлчих юм уу те. Нэг бол нэг хүсэж та ингээд асууж байгаа ч юм уу те. Тэгээд аваад ингээд ер нь бол юмнуудаа ингээд энэ надад бол маш их таалагдтiin. Би тэр бол нөгөө Монголтой бол те. Арны доотлын дэлгүүр ороод юм байна. Эсвэл тэр супермаркет руу тэр зах руу гэж бид нар хийх хүсэн тэднэр тэр ажиллаж байдаг. Энд болохоор тийм биш. Бүх юмыг юм төлөвлөгөө гаргаж амьдраа сурдаг юм байна. За бүтээсэн өдөр дэлгүүр хаа нэм аавн за тэгж өдөр хүүхдийн хэрэг тийм юм хэрэгтэй гэдэг ингээд нөө тэгээд тэд сарын дараа би чи одоо жишээ шүдний цагтаа эрүүл мэндийн клиникийн цагтаа гэдэг ингээд цагуудаа бүгдийг ингээд календар дээр хүмүүс ингээд бичгээ сурдаг юм байна. Бүх юм ингээд нөгөө ингээд ерөөсөө яг ийм юугаар сур төлөвлөгөөний дагуу амьдрал сурчдаг юм байна. Энэ надад аюу том тал болоод байгаа хэрэг. Манай Монгол гэсэн хөр хэмээн ингээд зарим талаар бол бидний хөлж жишээ нь гэхэд дурыг нэрийг гаргаж аваагүйтэй адилхан авдаг байгаа байхгүй манай Монгол. Тэгээд чинь тэгээд энд бас машин дээр татгалздаг. Тэгээд ер нь гэхдээ ямар нэгэн алдаа гарвал төрөвчтэй шууд ярьцдаг. Тэрүүгээрээ нөгөө ирэлтэн аягүйх ингээд нийгэмшсэн. Би тэгэж бодсон. Яваас сурсан. Хүн хаахгүй амьдраас сурсан. Би одоо хүүхдүүдтэй одоо манай баг болохоор ойлгохгүй би хоёр хүнтэй ганц цагтаа юм дээрээ. Хүн битгий хүлээдэг. Цагаа барьж сур. Хүн хай болохгүй амьдрал. Тэр чинь чиний амьдралын сайн явах чинь зам шүү. Зам чинь нэгсэн гэсэн үг шүү гэдэг. Би авч явсан. Хүндэл ихтэй гай болоор л гэж хэлдэг шүү дээ. Одоо тэр нь бас таалагддаг юм аашаа. Би тантай нөгөө манай ээлжүүдтэй Германд байдаг ээлжүүдтэй уулздаг шүү дээ бид нар хол болохоор. Би тантай нөгөө нэг өдрийн өмнө бичээд тэгсэн чинь нөгөө хайлаа 7 цагийн зайтай юм байна. 7 цагийн юм зөрүүтэй юм байна гэж тэгжсэн чинь бүр яг цагтаа орж ирсэн. Тэгээд хэр герман соёл. За угаасаа германаас л холбогдож байгаа даа гэж бодогдлоо. Үнэхээр аргагүй цагийг бол яг таг ян там барьдаг юм байна. Та хэд мэн Монгол хоолоо хэр өдөр тутамдаа хийж идчихээн. Ер нь хүүхдүүд нь Монгол ямар хоолндоо илүү дуртай юм? Манай хүүхдүүд бол нөгөө бидсэн бол угаасаа үргэлжийн Монгол хоолоо хийж иддэг шүү дээ. Өө ямар гоё. Өдөр 2 маяг хооллоод авахгүй шүү дээ. Арайд нэг Монгол хоолоо бол заавал Монгол хоолоо иддэг. Тийм болохоор зэрэг манай хүүхдүүд Монгол хоолндоо дуртай. Герман хоол одоо өдрийн жилдээ ингээд нөгөө эднийх нөгөө юутлан нөгөө гайны чанаас хамааттай ингээд хутгаалтай ингээд тийм хоол гэсэн ингээд тэрнийхээ одоо ингээд өдөр болгоно пицца бургер өгүүлээ хотдог өгүүлээ гэсэн тэгээд бусдын идэхгүй хоосон ирчээдэг. Тийм манай хүүхдүүд Монгол хоолндоо сайн бүгдээ гурвашаас угаасаа нөгөө гэртээ банк Монгол хоолоо хийж иддэг болохоор. Хайлаа одоо герман улсыг айгүй магтаад байгаа юм шиг л яриад байна л та. За бас яг энэ улсад ч гэсэн бас юм хэцүү бөгөө төвхтэй бас юм муулмар байгаа зүйлүүд яга байж болохгүй гэж тий. Яг юм хэцүү байгаа зүйл нь одоо таны хувьд яг юу вэ? Хайлаа нэг сайхан нэг нүгөө муулъя л та.
Та бүдэрийг ямар герман хүн сонсох ш. Амьдралд бол ингээд хэцүү байгаа зүйл нь гэвэл юм маш удаа явагддаг. Удаа явагддаг. Байнгын мэйл ирдэг загтлаар л ингээд харьцаад байдаг. Одоо шүдний эмчтэйгээж тэр одоо хүүхдийн эмчтэйч тэр ингээд харилцан уулзахгүй ийм загтлаар харилцдаг гэдэг. Герман улсыг тийм шүү. Мэдгүй. Тэр нас мэдгүй. Мэдээж хүүхдээ авчиж үзүүлж байгаа юм чи анаахаа нөгөө нэг хариуг нь бол эмч хэлчин тийм байна юм байна одоо сайн байна уу те энэ амар хийсэн ч гэсэн хариуг нь би танаа өрхийн эмч рүү чинь явуулчих гэж хэлдэг. Харин би нэг тэгж сонсчихсан. Ямар нэгэн цаг маг ингээд яах юм бол захиа ирдэг. Нэг бол баян хаш. Нэг юм мэдчихгүй тэгсэн болов гэж очоод нэг шууд тийм очоод асуухад чи тийм байна гэж хэлээд өвчгөө танд цагаа явуулна эсвэл мэйл явуулна. Йоо тэгээд хүлээж хэдэн 7 хоног. Эсвэл сарын дараа нэг цаг өгчих гээд байдаг. Тийм сарын дараа цаг өгвөл ойрхон өгч гэж боддог болсон шүү дээ. Бүр тийм санагдаад юм уу? Гэхдээ нэг тийм яг нөгөө хүмүүсийн хувьд гэж боддог нөгөө анхны хоттой бол анхны бид нар ирсэн билээ. Би дөрөв ирчихсэн. Би нөгөө амар нөгөө анц царич угаасаа илт ялгаатай тийм. Тэгээд нөгөө бид дөрвийг амар таньдаг. Ялангуяа нөгөө ирээл манай хүүчин юунда Монгол сургууль сууж үзээгүй ч энд ирээл хүний надад ирэнгүүтлээ хэл байхгүй ч шууд сургуульд нь ороод нэгдүгээр ангид ямар ч хэл байхгүй гэж нэгдүгээр ангид шууд сургуульд нь ороод тэгэл айгүй мундаг миний хүч сураал ирээл. Тэгэхээр одоо ингээд хоттой бид хоёр ингээд явж байгаа бочч. Ой эсвэл авъя юу гэж манай хотын дандаа хийж таньдаг. Юсүхэ гэж хэлж чадах уу одоо герман хүмүүс? Юсүхэ гэдэг нь одоо нэрийг яг Юсүхэ гэж хэлэхгүй Исукай гэж хэлдэг. Арай нөгөө хатуу дуудлагатай учраас те. Исукай гэж хэлдэг. Тэгэж хүүхдүүд нь олоод Исукай, Суки, сүлдээ суши болоод байж байгаа. Тэгээд нэг юу нь болохоор нөгөө жоохон юм би харахнаа хэлэхдээ нэг юм хор байхгүй зүгээр юм айгүй юм хатан хийсэн хүмүүс. Одоо бүлэг юм л одоо тийч санаанд орж байгаа юм ингээд. Сах муулъя. Ингээд хүмүүсээ ингэж явдаг. Гит харангуут амар инээс ханаа гутаа гэж яах. Ой тэгээд бид нар ч гэсэн барах шүү. Би барах шүү юм шүү. Амар нөхөстэйгээ юм ярьж байгаа бол нэг жоохон стресстэйгүү ярьж байна. Бүгд сахаа гэдэг. Амар бүгд шаарч юм. Тэгснэ нөхөрлөгөө гарснаа уурлаа те. Миний уур үргэлжилж байгаа шүү. Миний уурал чамд үргэлжилсэн хിവэр байгаа шүү гэдэг. Одоо хайлаа яг болрогчтэйгээ илүү одоо ярилцах им одоо асуултуудыг би танаас асууя. Таны хувьд бол яг гэр бүлэрээ маш их бахархдаг юм байна. Сайн хань ижилтэй юм байна. Хөөрхөн 3 хүүтэй, хүмүүжлтэй. Одоо ээж аваасаа шалгаалахгүй бол өөртөө хөөрхөн ингээд хичээгээд хичээл ном бүх зүйлдээ ингээд мэддэг ийм хөөрхөн одоо мундаг хөвгүүдийг Монгол улсын ирээдүй болсон ийм хөөрхөн одоо хөвгүүдийг гадаад улсад хэдий хүний нутагт ч гэсэн энэ хүүхдүүд бүгдээрээ элэг нэгт Монгол хүүхдүүд бид нэр генэндээ цуснда бид нар одоо танаа хүүгүүд чинь монголоор сайн ярьж чадахгүй дад 80% та ярьж байгаа ч гэсэндээ зүгээр монгол хүн гэдэг омогшил тэр хүүхдүүдэд байгаа. Угаасаа хизээ нэгэн цагт их орондоо бид бүгд буцна. Бид бүгд одоо их орондоо үргэлжлэх амьдралаа үргэлжлүүлнэ. Монгол хүүхдүүд учраас яг юм их оронч сэтгэлгээтэй хүүгүүдийг өсгөж байгаа юм байна. Илүү сэтгэл хангалуун бас нэгэн монгол ээж герман улсад ийм гайхалтай сайхан амьдарч байгаа юм байна гэдгийг яг таны ярианаас дүүн ингээд сонсоод дүгнээд бодоод байж гин. Бас маш баяртай байна. За тэгвэл одоо болроо ихч маань хамгийн анхны хөрхөн хүүгээ үлгээдэж авснаар тэ ээж болсон яг тэр цаг мөчөөс эхлээд таны амьдрал хэрэг өөрчлөгдсөн бас таны бодол өмнө нь амьдралыг бодож исэн бодол
яг ээж болоод ботсон бодол хэр их өөрчлөгдсөн. Энэ талаар ярилцвал төрөөд яг хамгийн түрүүнд юу бодогдчихсэн? Монголд мэдээж төрөө өндөр орон дээр өвдөөлтэй тэр их өвдөлтийн дараа яг юу бодогдчихсэн? Тэрийгээ бас манай сонсогчдтой хуваалцвал. Нөгөө төрсөн яраа хүүхдүүд хоорондоо хамраад адилхан байдаг шүү дээ. Аха. Тэгэл ингээл харцал ямар сони намайг төрөсөн байхан болов Аха. ямар ичиг төрөсөн хүүхдүүд юм бэ гэж амар бодчих. Айхи хахын нээч сарах болчихсон. Тэгээд манай нөхрийн маань надад тэгж хэлжсэн байхгүй юу, жирэмсэн байхад маань миний хүү надад юу сайн тэгээд миний охин төрхөөсөө өмнө ингээд нэмэр байгаа зүйлүүдээ хийж аваа. Төрчих юм болов би хийсэн анц би байсан шиг байж чаддаггүй. Тэр үед ингээд соёлын биеэр байгаа тийм. Ямар гоё юм. Ээж авдаг хүүхдээ харуулаад ганц би биш явна шүү дээ гэж бодож чийсээ тэр үед. Тэгээд яг миний ойлгосон юм бол ээж болчихвол юм бол яг би мэдээж би маань ганц би шиг хичнээн явж байгаа гэсэн сэтгэлд ингээд хоошоо ингээд хорогдоод идэв. Би чи хүүхдээ үлдээсэн шүү дээ. Тэгэхээр нэг хэмжүүлчихэд явна. Тэр гарч орох морог шоолдог бол тэгэж өстө үлгэр болчихж байгаа. Тийм шүү дээ. Одоо хүүхд чинэрхээс ахуулаад те хүүхдээ хөхүүлхээс ахуулаад. Тэгээд нөгөө за яах вэ гэдэг яаж яахад ч ингээд хөх чинэрэл ирэхээр угаасаа цаанаасаа намайг хараал. Тэгээд тэрийг амар их бодож ирсэн. Нэрэл ганц би хүн шиг явж чаддгүй юм байна гэж бодоод байжсэн чи бас чигсэн байгаад манай хадан нэмээ манаас. Одоо байгальтай байсан. Тэгээд хадан нэмээ манаас тэгж хэлсэн аахгүй. Би ч нөгөө том болоод бүгдээ ямар нэг чигтэй алгадгийн биш юм гэлээ гэж бодчихсон байх. Өөрөө хүүхэд инвестисэн чи. Яах вэ нэг хөлтэй хүмүүс ихэвчлэн хүний хүн чинь гэдэг чинь тийм амар зүйл биш гэхээр ингээд хайхаа. Хүн өсөж болж байгаа чи юу амар зүйл. Амар баччихсан ч одоо яг ингээд нөгөө хоёртой гэрэнгүүд ингээд хамт ингээд нөгөө нэг тань ажиллаад хэлдэг юм биш ингээд яг хүүхдтэйгээ мэдээж ингээд хүнс юм чи ингээд би ч уурлан энийг хүүхэд ч уурлан тий. Тэгээд би нэг ингээд загнасан хойно ингээд дотор бодож юм чи за арай л би төрөгччихв. Би арай л хүүгээ загнаад бодгон би сонсостой байсан ингээд тэгэл хүүгээ дуудаал уурчлаараа миний хүү яам гэсэн юм бэ гэдэг ингээд асуугаад ингээд тэгэхээр амар өрөвмөр үйлээс хийдэг байхгүй. Тэгээд эмээгийн маань тэр хэлж байгаа бод нэрэл би хүнээр хүн гэдэг чинь тийм амар зүйл биш байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг ээж талсан болохоор тэгээд хизээж энэ дээр амжилтгүй гэдэг л үнэ. Тэгээд бид одоо яа биш. Таны үед яг өөртөө цаг гаргаж чадчихна уу яг зөвхөн өөртөө? Одоо энэ дөрвөн залууд биш. Өөртөө. Энэ тал дээр бол хандаа баярлалаа гэж хэлдэг. Намайг хүсэл юм бол миний цагийг амар сан гаргаж өгдөг. Хүүхдэд аваад гараа явчих. Гэхдээ би тийм юм гэмээр гэх юм бол хүүхдэд аваад гараа явчих. Эсвэл би тийш яваад гэмээр нэгвэл миний хүүхэд хэр жоохон байсан хамаагүй манай нөхөр аваад үлдчихэж. Тэгдэг миний тэгдэг. Тэгтээ сая ямар сандал би төрөөд би чинь Сайдээс 2 сарын өмнө нөгөө нэг Монголоос ирсэн найз маань. Дуудаад багын найз маань дуудаад тэгээд тэднийтэй очиж хонох гээд би чинь тэгэл ай гарантаа хүүхдээ үлдээж байгаа шүү дээ. Тэгэхээр манай төв өргөл тэгдэг миний арай. Яг чи манай хадан ээж араас гэж миний охин 50 явчаад бидээ. Яг тийм гоё мэдрэмжийг авахаар өөртөө цаг гаргахгүй гэсэн юм байхгүй. Ямар гоё юм бэ? Би тийм ингээд би хэлдэггүй яа. Үнэхээр одоо бид нар одоо ингээ гадаадад удах тусмаа эх орныхоо газар шороо за бүр наандчил те зүгээр л тэр цээж дүрэн амьсгалах тэр нэг цэвэр агаарыг хүртэл амар сандаг штэ. Та хэдийн маань хувьд яг маш их санаж байгаа зүйл нь яг одоо юу вэ? Хамгийн сүүлд хизээ Монгол руугаа очиод ирсэн бэ?
Одоо 4 жил болж Мгм. байна. 22 онд игээд ерөөсөө яваагүй байгаа. Бид хоёр бас дараа жил явна гэсэн төлөвлөгөө тавьсан байгаа. Мгм. Тэгээд Монголын хавтаг санчина. Утааг нь хүртэл санаж шүү гэдэг. Самбын бэлээ тий. Тийш дээ. Мгм. Үнэхээр санагдсан билээ. Гэхдээ Герман бас нэг юу манайх яг бидний туссан болохоор зэрэг бас авчтангуу агаар санагдсан. Тэр үнэрчлээ. Гэхдээ Герман маш их модтой. Маш их модтой гэдэг манай Монголоос модгүй газраас хүртэл үнэртдэг тэр гоё үнэр байдаггүй. Мгм. Тэр мэдээж яг гоё ингээд хүлээгээл ингээд агаар амьсгалыг ингээд тэгж дүүр их орны агарыг амьсгалж чаддаггүй. Мгм. Аян тэгэл өнгөрдөг болохоос ш. Тэгээд яг их орныг ер нь гүйцэтгэх газар байх нь ш. Хүнээ. Маш санаж байна одоо. Аха. Бид нар ч одоо бүр юу вэ одоо бараг л за налаах өнгөрөөл за тэ гачуурд мачуурт одоо улаастай мулаастай байсан ч тэр хавьд тэ ингээл одоо агаар салхи ямар янзын сайхан билээ. За боли хөдөө явлаа. Бараг лүнгээс эхлээл тэ бүр ер нь бол ингээл цээж дүүрэн агаар одоо тинөө амьсгалах тэр гоё мэдрэмж те хөдөө яваа тэр зохиолын дуугаа сонсоод явах тэр мэдрэмж яг нэг тийм гоё бид нар одоо та бүхэн яриг зарим хүмүүс сонсоод энэ хоёр ч та балаа маш юу яриа та тий балаа юм гээд яг нөгөө нэг гадаадд олон жил болоод ирэхээр зүгээр юм жижигхэн зүйл хүртэл ингээд одоо би нэг санаандгүй байдлаар нэг юу ачжээ нэг юм чимдамны маань ёроолт одоо яагаад ч орцын тэр мэдгүй заяа манайх уг нь орон сууцнд амьдардаг айл штэ. Тэгсэн чинь нэг чулуу орчжээ. Миний чимдамд. Тэгсэн чинь за чулуу орсон. Тэгсэн чинь би тэрийг бүр ингээ 3 жил нандинаж хадгалаад эх орны минь чулуу эх орондоо л үлдэнэ гэд бүр буцаад аваад явсан байвал яг. Тийм муухай омогшилтэй те. Үнэн яа сапат дээр багч юм сэтгэлгээтэй байдаг. Талаар яриа л та. Ер нь өртөг хэр өндөртэй орон шин үү? Санхүүгийн сахлах баттай байхыг хичээж байгаа. Гэхдээ мэдээж яг тийм 100% аягүй сайн сахлах баттай байж чадахгүй л энэ одоогоор үнэхээр сурсан. Тэгээд нөгөө багнасны хөвгттэй болохоор бас санхүүгийн сахлах бат аягүй хаалтдах юм аа. Нэг дэлгүүр ороод энэ гойжины нэг аваа гойжины нэг аваа гэхэд за ганцхан нарч шүү гэж авч хөвчтэй нэг тооцоолгүй юмд ингэж явах гэнэ. Мэдээж өгтөг болоод өндөр тэгээ ялангуяа сая одоо ингээл даймаа ингээл яагаад ер нь жоохон нэмэгдлээ шүү дээ. Бензиний үнэ нэмэгдэл нөгөө бус дөрвөө хэрэглээний бараг тэгтэн мэдчих нэмэгдчихэж байгаа юм чинь. Гэхдээ зарим хүмүүс болохоор зэрэг харж байхаар одоо нэг хэлбэр л авч хийж Монголд хийжүүж бодоод байх шиг. Надад ч жоохон дэмж санагдаад идэв. Бид нар эндээс цалин авч байгаа эндээс л тооцоолол ингэж явна уу гэхээс ямар Монголоос цалин аваад эндээс бараг тэтгэл аваад байгаа юм шиг. Бид яхаар хүмүүс Монгол руу шилжүүлээд ингэ бодохоор та ямар үгүй гэдэг би тэрийг бодвол гайхаад идэв. Мэдээж энэ еврогоор цалин авч еврогоор төлөв юм аа. Монголд ямар ч ялгаа байхгүй. Ер нь болов гэж бодож. Энэ ч үстэй одоо би юу ч хэлэх үгүй ч одоо бүхэл хийжүүд өөрсдөө мундаг шүү дээ. Тэгээд мэдхгүй надад нөгөө нэг ер нь болохоор тэгэл ямар ч ээжтэй хүүхэд хүмүүжүүлэхдээ хинээс асуудаггүй. Тэгэл өөрөөсөө хороо хүмүүжүүлдэг тэр хүүхдийн би надад болоод нэг тийм ээж нар айгүй онцгүй санагддаг. Өөрийнх нь генийг аваад өөрийнх нь хүмүүжүүлсэн хүүхдээ бусдын хүүхдтэй зүйлэг идэг. За. Тэр айгүй онцгүй буруу санагддаг. Тэрнээс одоо бүхэл ээжүүд мундаг шүү дээ угаасаа. Хамт бэцгээд гэдэг үстэй. Тийм шүү. Ялангуяа манай Монгол ээжүүд гадаад ээжүүдийг бодоход ямар хүчирхэг тэ ямар мундаг билээ. Одоо дүү нь бол ингээл Солонгост байж үзлээ. Японд бас ингээд ирээд байж гин. Ингээл харахаар
яг ингээд Япон солонгос хүмүүстэй хамт одоо нэг мөр зэрэгцэл ингээд байхаар айгүй юм одоо сэтгэл хөдлөл өндөртэй ялангуяа одоо солонгос хүмүүстээр ингээд ажлын байран дээр тааралдаж маралтахаар ч юм уу те шантарчдаг. Уйлаал ингээл те би энэ ажлыг чи хийж чадахгүй гэж хахад манай Монгол ээжүүд зүгээр тэр ажлын хүндийг хамцуу шамлаад ингээд ордог. Бүр дайраад хийдэг. Тэ ямар ч асуудлыг ингээл бүр ингээд нүүр тулаал ингээл бардам гарч чаддаг. Тэгээ дүүгийнхэн ч гэсэн энэ подкастын зорилго нь одоо Ирмүний ээжийн одоо тэмдэглэл гэж байгаа ч гэсэн яг миний охин том болоод яг энэ цаг мөчид ээж нь юу хийжсэнийг юуг тэмдэглэж өнгөрүүлснийг те тухайн мөчтөө яг ямар улсын ямар хүнтэй яг ямар яриаг өрнүүлжсэйг сонсоосой гадаадад амьдарч байгаа ээжүүдийн бодит амьдрал одоо яг энэ цаг мөчид ийм байсан те хүүхэд өсгөх туршлага нь бид ийм байсан юм байна сэтгэл зүй болоод соёлын ялгааг хуваалцсан ийм подкаст хийя гэж ингэж зорьсон. Тэгэхээр миний подкастын маань 2 дахь чочноор Герман улсаас та оролцож байна. Тэгээд завгүй амьдралынхаа хормоос тэ цаг гаргаж надтай одоо энэ эхлүүлж байгаа өчүүхэн подкастын маань эхлэл болж ийм гоё халуун татн яриаг өрнүүлж байгаа болрогчтой бас маш их баярлж байна. Маш их талархаж байна. Маш их баярлалаа. Нөрөөсөн. Айлангийнх нь хамгийн сүүлийн асуулт хэрвээ та одоо магадгүй хариулахгүй ч гэж болно. Түүн яг юу гэж асуух гэж байна вэ гэхээр энэ бол яг юм гадаадад амьдарч байгаа өөрийн хүч хөдөлмөртэй одоо та нормал бүгдээрээ л ингээл цаг нартаа уралдаж ажиллаж байгаа үр хөвгтэйгээ төлөө хоолтой тэ 2 идэггүй хоосоо онохгүй төлөө ингээл мэдээж ажил хөдөлмөр хийж байгаа хүний нутагт юм болох юм амар биш. Өвөө нэг чочиндаа ярилцаад одоо тантай ингээ ярилцахад яг надад ч гэсэн ингээ асуухад амар юм хэцүү ингээ зүрхшээс асуулт байна. Надад ч гэсэн хүн ингэж асуувал надад ч гэсэн айгүй юм эвгүй санагдана ингээ өөрөөрөө төлөөлүүлж ингээ төсөөлж бодож байгаа байхгүй юу? Монгол руугаа нутаг хизээ одоо буцах вэ? Ер нь те Германы амьдралыг орхиод хизээ Монгол руугаа буцах вэ гэдэг асуултыг асуумаар байна. Хэрвээ та хариулахгүй ч байж болно. Одоо бүр буцаж юм гэнэ. Бүр буцах нь. Бид ч бас очих их оронтой. Төлөвлөгөөндөө бол мэдээж хамгийн анх Германыг зорж ирсэн зорилго маань бол үр хөвгтийн боловсрол нээсэн. Тийм болохоор одоо ч гэсэн бас үр хөвгттэй хэлдэг. Аав ээж хоёр нь та нарын төлөө өдий хүртэл яваад ирлээ. Одоо та нарын сурч өөрийнхөө оюун ухаанд хийх одоо бид хоёрын одоо тийм хөдөлмөрийн та нарын одоо сурах гэр сурж байгаа чинь ер нь бол үнэлнэ. Тийм болохоор хүүхдүүдэд бид хоёр болохоор ингэж боддог. Та нар ихтэй сургуулаа дуусгалаа тийм ямар ч сургууль сураа илээ тэгээд тэрийг дуусгалаа. Дуусгахад юм бол ихнээс чи Монгол руу явуулж амьдруулнаа л гэсэн төлөвлөгөө байгаа. Мэдээж хүүхдүүд том болоод нас биенд хүрчгээрээ энэ бүх карьер юм ингээд бий болчоор бас явна гэхүү гэдгийг мэдэхгүй байна. Бид өөрийн санаа нь бол одоо жишээ том хүү маань яг ихтэй сургуулаад өсөд дуусгалаа. Шууд Монголдоо очиж Монголдоо хэрэг болсон хүн байв гэж Монголын хөгжил нэмэр боллаа гэж ер нь бол бид өөрийн зорилго бол энэ хүүхдүүдээ сургууль дуусгалаа бол Монгол явж амьдрах зорилготой. Тийм болохоор ч тэр хүүхдүүдтэй төрөлх хэлийг хизээж мартаж болохгүй. Та нар Монголдо очиж амьдрах хүүхдүүд, Монголдо хийж бүтээх ёстой хүүхдүүд болохоор хэлээд тийм мартаж маш их. За тэгээд хэрвээ хүүхдүүд маань ингээд бид өөрөөс айжил гэдэг нас биеийн түрээ мэдээж бид өөрөө олгүй юм гэдэг чинь бас энэ дүү найз нөхөд карьер бүх юм би болцоо хүүхдүүд Монгол явж амьдрмааргүй наа гэх юм бол айгүй ч гэх юм бол хүүгийн сургуулийн төгсгөл тэгээд явахгүй ямар ч гэсэн өөрсдөө бол Монголд бичиж амьдрнаа л гэж үздэг. Ямар ч хүүхдүүдийн тусгал гэж үздэг ш. Тэгчиж амьдрна. Тийм л зорилго байгаа одоо. Тэр ер нь нэгэн удаан хугацаанд амьдрах төлөвлөгөөтэй байгаа. За ямар ч байсан бас удахгүй жилийн дараа Монгол руугаа их орондоо айлчлал ирэх юм байна. Тэгээд болрогч их хөрхөн 3 хүүдэн
За халамжтай сайн хандна. Танаа гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье. Охин битэрийн зүгээс те одоо бүх хүсэх хамгийн сайн сайхан гэгээлэг бүхнийг хүсье. Тэгээд хүний нутагт зорилгоо биелүүлээд одоо эх орондоо инээгээд уулзахын ерөөлийг тавья. За баярлалаа. За ямар ч гэсэн юуны төрөнд намайг чичнээр уншиж оролцуулсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Өөрхөн подкаст амжилт хүсье. Гişгүй аваад байж оролцох ба. Монгол ижигтэй хүний нутагт суугаа Монгол ижигтэй хүчтэй агаарай гэж хэлээ та. Угаасаа чадна уу? Манай Монгол ижиг ямар мундаг хүмүүс илээ. Найр гэхэд утгсан байдгийг арай. За. Лирс унтдаг ах нэ. За ямар ч хэлсэн өнөөдөр бол Герман хотоос болормогч маань холбогдлоо. За танай гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсье. Баярлалаа. Баяртай. За баярлалаа.